Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх бичлэгүүдэд маань сэтгэлдүүлсэн та бүхэнд баярлалаа. Шүүмжлэлийг сайн хүлээн авч өөрийгөө засаж залруулахаар хичээх болно. 3 сарын 1-ээс 3 сарын 30-ны хооронд Исламын шашинтай улсуудад Рамаданы сар үргэлжилж байгаа. Тэгээ яг энэ үйл явдалтай холбоотой болон уг нь Рамадантай холбоотой гэмт хэргийн талаар хайж судалсан боловч ямар ч тийм гэмт хэрэг бол олцсонгүй. Оронд нь Иракийн нэгэн инфлюенсер тохиолдсон хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтлээ. За ингээд хэрэгтэй орцгоё. Тиба Аль-Али 2000 онд Иракийн улс төрийн тогтворгүй байдал болон олон улсын хориг арга хэмжээний үед төрсөн. Тэрээр өмнөд Иракийн Дивания хотод уламжлалт ёс заншилтай шашиндаа унаж гэр бүлд өссөн байдаг. Тиба Аль-Алиг цаашаа Тиба гэд товчлоод явъя. Тибагийн хүүхэд нас улс орон бүрэн шинжлэгдэж байсан тэрхүү цаг үед өнгөрсөн. Өсвөр насндаа тэрээр Ирак дахь шинжлэл, дайны дараах нөхцөл байдал, мөн өргөжинтэйж байсан интернет болон нийгмийн сүлжээнүүдийн нөлөөгөөр барууны сэтгэхүйтэй нүр тулан амьдарсан. Тибагийн хувьд гэр бүлийн уламжлалт үнэт зүйлс нь түүний интернетээр харж буй орчин үеийн дэлхийн залуучуудын соёлтой зөрчилдөх төвхтөө байдлыг бүрдүүлсэн байв. 2017 онд 17 настай Тиба гэр бүлийнхээ хамт Турк улс руу аялсан бөгөөд энэ нь түүний амьдралыг үрдүрчилж шин зам руу хөтлсөн байдаг. Стамбулын амьдралын баяр баясгалантай орчин, эрх чөлөөт байдалд Тиба хүчтэй татагдан түүний гэр бүл Ирак руу буцах үед тэрээр Стамбулд үлдэх зоригтой шийдвэрийг гаргасан юм. Харин энэ шийдвэр нь түүний гэр бүлийнхэнд таалагдаагүй ба ялангуяа эцэг нь хүчтэй эсэргүүцэж тэр хоорондоо маргалцсан байдаг. Гэсэн хэдий ч тэрээр Стамбулд үлдэж чадсан байна. Энэ шийдвэр нь түүний бие даасан байдал болон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, дэлхийн залуучуудтай хүл нийлэн алхах эхлэл болсон юм. Тэрээр хоёр төвийн загт орших, уламжлалт ба орчин үеийн хослолыг шингээсэн Стамбул хотод өөрийн шинэ амьдралыг бүтээж эхэлсэн. Тиба Стамбулд байхдаа өөрийн амьдралыг хуваалцах, бусадтай холбогдох платформ болох YouTube сувгийг нээсэн юм. Мөн энэ хугацаанд тэрээр нэгэн сэр залуутай танилцсан ба тэд гэрлэхээр зүй тавьсан байдаг. 2023 оны байдлаар Тиба өөрийн YouTube сувгаар 30,000 гаруй дагагчтай болсон байдаг. Түүний контент нь ихэвчлэн түүний өдөр тутмын амьдрал, гадаад улс орнуудын соёлын ялгаа, гадаадад амьдарч буй залуу Ирак эмэгтэйн туршлагаас бодит байдлыг дүгнэн бичлэгүүдээ хийдэг байв. Тибагийн видеонууд нь уламжлалт гэр бүлийн төлөөлөгчид эрх чөлөө бие даасан байдлыг хүсч байсан залуухан Ирак эмэгтэй үзэгчдэд нь хүчтэй нөлөөлж байв. Зарим видеонуудаа тэрээр сүйт залуутайгаа хамт уламжлалт Иракийн хэвшмэл дүрмүүдийг эсэргүүцсэн бичлэг хийдэг байсан тул консерватив үзэгчдээс шүүмжлэлийг хүртдэг байлаа. Мөн зарим хүмүүс Тибаг өөрийн улс гэр бүлийнхээ уламжлалт соёлыг орхиж, үнэт зүйлээ хаясан гэж буруутгаж, мөн түүнийг залуу охидод сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн шүүмжлэлийг өгдөг байв. Турк улсад Тиба амжилттай, аж жаргалтай байсан хэдий ч гэр бүлийнхэнтэйгээ харилцаа нь улам бүр муудсан хэвээр байлаа. Түүний аав түүнийг гадаад улсад хараа хяналтгүй амьдарч байгаа болон сэр залуутай гэрлэх шийдвэрийг нь эсэргүүцэж байсан юм. Мөн түүний хуудсандаа сүт залуутайгаа өнгөрүүлсэн сайхан мөчрүүдэд хуваалцсан зураг бичлэгүүд нь гэр бүлийнхнийх нь хоорондын таарамжгүй байдлыг улам бүр гүнзгийрүүлж байв. Тибагийн амьдрал цэцэглэж байсан ч Иракаас ирсэн нэгэн дуудлага түүний амьдралыг бүхэрдэлд нь өөрчилсөн юм. Ээж нь Тиба руу залгасан ба гэр бүлээ нэгтгэж хамт байх цаг болсон. Чи хүсснээрээ амьдарч хүссэн бүхнээ хийх хэрэгтэй. Одоо эвлэрцгээе гэсэн утгатай байсан. Ээжийнхний дуудлагч Тибаг догдлуулж гэр бүлийнх нь түүнийг ойлгож эхэлсэн гэж тэрээр бодсон тул ээждээ Иракт очихоо амласан байдаг. Тиба үнэндээ тухайн жилийн сүүлээр Ирак руу аялахаар төлөвлөгөө гаргачихсан байсан ба аяллаа хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэх хүсэлтэй байсан байжээ. Харин ээжийнхний дуудлага түүнд гэр бүлийнх нь ч түүнтэй эвлэрэх хүсэлтэй байгаа гэж санагдсан тул тэр аяллаа төлөвлөгөөгөө өргөжлүүлж Ирак руу ганцаараа явахаар шийдсэн байдаг.
Тиба ээжтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд хол байсан цаг хугацаа түүний гэр бүлийнхний хурцтмал байдлыг зөөлрүүлсэн байх гэж найдаж байв. Гэвч өнгөрсөн маргаан Иракийг орхих болсон шалтгаан нь түүний сэтгэлд тэгэлсэн санааг нь зовоосон хэвээр байсан тул тэр эрсдлийгч мөн тооцоолон төлөвлөгөө гаргасан байна. Тэрээр эхлээд ээжтэйгээ Багдадад ойрхон найзынхаа гэрт ганцаараа уулзахаар шийдсэн ба турсан гэртээ очихоос айж байв. Тиба ээжтэйгээ аюулгүй газар тайван байдлаар уулзах нь ээжийнхээ чин сэтгэл болон хүсэл сэтгэл зүйн байдлыг үнэлэх боломж гэж үзсэн. Хэрвээ энэ уулзалт амжилттай болбол тэрээр аажмаар бусад гэр бүлийн гишүүдтэй тэр дундаа аавтайгаа харилцаагаа буцаан сэргээхээр төлөвлөсөн байдаг. Үүнийгээ ч тэрээр найзууд болон сүйт залуудаа хэлсэн байдаг. Тиба 2023 оны 1-р сарын 31-нд Багдадад очсон. Олон жилийн дараа Иракт ирэх нь түүнд өнгөрсөн дорсомж болон айдсыг хосолсон мэдрэмж төрүүлж байлаа. Тиба найзынхаа гэрт очиход бүх зүйл төлөвлөснөөс өөр нөхцөл байдалтайгаар түүнийг угтаж авсан. Тэр дотгош ороод л юу хийхээ мэдхүйгүй ба үгч дуугарч чадахгүй байв. Найзынхаа гэрт түүнийг ээж нь биш харин бүхэл бүтэн бүх гэр бүлийн гишүүд нь хүлээж байлаа. Ээжийнх нь эвлэрхийг хүссэн дуудлага амлалт дуудахад л хормог байсан бөгөөд Тибаг Туркээс их оронд нь авч ирэх гэсэн худал амлалт байсан гэдгийг Тиба шууд л ойлгосон байдаг. Гэр бүлийнх нь Тибагийн амьдралын сонголтууд Туркид эрэгтэй хүнтэй амьдарч байгаа бүр тэр залуутайгаа сүйт тавьсан шийдвэрийг нь шүүмжилж эхэлсэн. Тэр гэр бүлийнхэндээ тайлбарлах орлого хийсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй ба хэн ч түүний үгийг сонсоогүй байдаг. Гэр бүлийн гишүүд нь түүнийг тойрон орилж хашгиран зодож түүнийг ямар ч гарах гарцгүй болгосон байдаг. Эцэст нь түүнд мансууруулах бодис хүчээр тарьж тэр ч биеэ дэлгэхийн хэлгүй болсон ба ухаан алдаж ундаг. Түүнийг ухаан алдсны дараа машинд хийн Багдадаас 100 миль орчим зайтай байх төрсөн гэрт нь аваадсан. Замын турш Тиба мансууруулах бодисын нөлөөнд орж тусламж авах эсвэл зүгтаах боломжгүй байсан гэдэг. Тибагийн мансууруулах бодисын нөлөө гарч тэр аавтайгаа маргалдаж эхэлсэн. Тиба өөрийн сонголт хүсснээрээ амьдрах эрхийг хамгаалахын тулд бүх чадлаараа оролцсон ч аав нь түүний үгийг сонсхийг ч хүсэхгүй байв. Эцэст нь Тиба сэтгэл санааны болон бие махбодын хувьд туйлдсан тул хуучин өрөөнд орж амрахыг хичээн орондоо ордог. Шөнө дунд Тиба унтаж байх үед түүний аав түүний өрөөнд орж охиноо зодон охиныхоо амь насыг хөнөөсөн. Тэр Тибагийн Турк дахь амьдрал түүний сүйт залуутайгаа гэрлэх төлөвлөгөө нь гэр бүлийн нэр хүндийг гутааж байсан гэж цагдаа нарт мэдэгддэг. Тибагийн үхлийн дараа түүний аавыг 6 сарын хорих ялаар шийтгдэг. Энэ шийдвэр нь Иракийн нийгэмд нэр төрийн алхлага гэж нэрлэгддэг уламжлалт үзлийг хамгаалж буй хууль хүчний байгууллагын байр суурь байсан бөгөөд энэ нь Тибагийн эцгийн хийсэн үйлчлэлийг зөвтгөж байгаагийн нэг шинж байлаа. Энэ шийдвэрийн дараа улс орон даяар энд гэмт хэргийг хэлэлцэх болсон ба Ирак гэрчүүдийн аимшигт байдлыг ил болгон эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өргөн хүрээний асуудлыг хүндэхэд хүргэсэн. Мөн Тибагийн амиа алдсан хэргийг сайтар нягтлан шалгаж гэмт хэрэгтэнд тохирсон ялыг өгөх хэрэгтэй гэж олон хүн шаардаж эхэлсэн байдаг. Мөн Иракийн хууль зүйн системийн бодит дутагдлыг илрүүлж эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлд арга хэмжээ авах ёстой гэж ард иргэдийн жагсаалтууд ч гарах болсон. Ирак улсын эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэхэд хариуцлага хүлээхийг шаардаж байсан олон нийтийн эсэргүүцэлтэд тулгарсан ч тэдний хариу нь Ирак улс эмэгтэйчүүдийг хамгаалах чадахгүй гэдгийг харуулсан. Иракийн эрүүгийн хуулийн 409-р зүйл нь гэр бүлийн нэр хүндээ хамгаалах гэх үндслэлээр хөнгөн шийтгэл тогтоох боломжийг олгодог бөгөөд энэ нь олон нийтийн уур хиллэнг төрүүлсэн байдаг. Энэ зүйлд заахтаа хэрв эрэгтэй хүнд эхнэр эсвэл охин төрөлт хөргөсөд нь зөв бус үйлдэл хийсэн гэдэг нь баригдаж түүнийг алсан тохиолдолд зөвхөн 3 жил хүртэлх хорих ял авах боломжтой гэж заасан байдаг юм байна. Түүнчлэн Иракийн эрүүгийн хуулийн зарим хэсгүүд тухайлбал нөхрийн эхнэрээ шийтгэх эрхтэй байх тухай 41-р зүйл гэх гэр бүлийн хүчирхийллийг зөвтгөхөд ашигладаг хуульч бас байдаг юм байна.
Олон нийт энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахын тулд илүү хатуу хууль эрх зүйн арга хэмжээ авах шаардлагатай гэж жагсаж байлаа. Энэ хуулийн тухай яриа хэлэлцүүлэг нь Иракийн эрх зүйн системд эмэгтэйчүүдийг хамгаалахад чиглэсэн шинжилгэлүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тод томруулахнаар дэлхийн нийтэд харуулсан юм. Уг нь 2014 оноос хойш гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль боловсруулж байсан ч консерватив улс төрчдийн эсэргүүцэлтэд тулгараад уламжлалт яс заншилтай гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах нэрийн доор хуулийг ерөөсөө батлах боломжгүй байгаа юм байна. Одоогийн байдлаар Ирак улс гэр бүлийн хүчирхийллийг тусгайлан тодорхой хуулиар бол шийдвэрлэдэг. Тэгээд Тибагийн амиалсан зөвхөн гэр бүлийн дотоод асуудал биш, харин Ирак эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл уламжлалт яс заншил нь зохисгүй асуудал болсноор нийгмийн олон талын анхаарлыг бол одоо татчихсан байгаа. Тэгээд энэ явдал нь бол үнэхээр харамсалтай байлаа. Охиныхоо амийг өнөөчгөө 6 сарын ялаа өгнө гэдэг нь үнэхээр байж болшгүй зүйл юм. Тэгээд та энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэгдэл хүсэх тулдагаарай. Баярлалаа. Баяртай. Figures blur and vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove.